Сайн байцгаана уу? Миний шинэхэн бичлэг маань ороход бэлэн болж байна. Америкт өнгөрөөсөн өдрүүд цувралын маань 12 дахь дугаар өнөөдөр орж байгаа. Тэгээд аялын бичлэг эхэлснээс хойш нийт 11 дугаарыг хүргэсэн байна. Тэгээд өнөөдөр бол 12 дахь дугаар буюу 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн маань бичлэг маань ороход бэлэн болж байна. Энэ өдөр бид хэдийн хамгийн ихэнд очисон газар бол Чикагогийн даунтаунд их дэлгүүрийн нэг давхарт кофе шопын хажуу талд ингээд 2D бүтээлээр тогтцолсон юм гоё газар байсан. Тэгээ кофе шоп гэхэд олон нийтэд зориулаад ингээд олон нийтэд нээлттэй юм 2D бүтээлийг бий болгоод эндээ хүмүүс маань төгөлдөр хуур тоглох, зураг авах, бичлэг хийх мэтчлэн цагийг бас энэ зугаатай хөгжилтөө өнгөрөх боломжтой юм хэсгийг бүрдүүлсэн байсан. Тэгээд энэ газарт бидэд бас нэлээд удаа тэгээд ямар ч гэсэн хөөрхөн бичлэг хийгээд цагийг зугаатай өнгөрөөд хоорондоо тоглоод ингээд өнгөрөөсөн байгаа. Энэ бол манай гэрээ кофе шоп. Энэ бол манай гэрээ кофе шоп. Манай гэрээ интерьер дизайнер бол хоёр бий. Энэ бол манай тоогч байна. Ямар хийж байгаа тоогч? Нөгөө тийш. Энэ бол манай гэрээ кофе байна. Энэ манай шарх байна. Би энэ маш гоё амттай бэлон хийж байгаа. Энэ бол манай сэт байна. Энэ манай хогийн сав байна. Сүү юу? Ууштай сүү байна. Энэ бол манай хатгооны хэсэг байна. За энийг бол би Америкийн Чикаго захиад хийлгэсэн. Интерьерийн хүүн гаргасан. Интерьерийг манай хүн гаргасан. Энэ шинэ байранд орсныхаа найрыг хэлээ шампанска буудалгаа. За. Энэ газар бол маш дулаахан орчныг бүрдүүлж чадсан. Үнэхээр гоё газар байсан. Тэгээд зураг зурдаг хүмүүс цагаан юм хоосон сандлан дээр өөрсдийнхөө бүтээлийг бас ингээд зураад чөлөөтэй ингээд зураад явах боломжтой. Олон янзын тамтамууд ондоо газар үзүүлэн ондоо өнгийн бомбонууд алтан шар бүгдонууд Тай бүгдөөстэй За 2D бүтээлээсээ гараад бид энэ молын 2 дахь хурлаа гараад ирсэн ийм хөөрхөн үзэсгэлэн гарсан байсан. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр шинэ жил буюу Christmas баяр зориулаад одоо хүүхдүүдийн дунд ийм хөөрхөн уралдаан явагддаг юм байлээ. Жигнэгээр хэн хамгийн гоё шинэ жилийн чимэглэлтэй гоё байшин хийх үү гэх юм уу? Эсвэл мөрөөдлийн байшин ч юм уу. За мэдхгүй ямар ч гэсэн нэг ийм сонирхолтой үзэсгэлэн бол олон газар бол таарлцсан. За бидний байрлаж байсан зочид буудлын нэг давхарт бас яг ийм үзэсгэлэн гарцсан. Тэгээ энд нөгөө буудалд байрлаж байгаа хүмүүс маань өөрсдийнхөө үнэлгээг өгөөд тэгээд байр шалгаруулах 1 2 3 дугаар байр шалгаруулах гэх мэтчлийн хөөрхөн жижигхэн тэмцээн бас явагддаг юм байлээ. Тэгээ энэ бол маш бүтээлчээр сэтгэж ажилласан ийм гоё бүтээлүүд тавигдсан байсан. Тэгээд хамтдаа үзцгээе.
бид дөрөв кино театрт ирлээ. Манай хүү амар дарах томатос сууж байна. Бид ийм цом попкорн авсаар да. Манай хоёр тэнд дахиад попкорн авах гэж байна. Сандар энд байна. Аялгаа иччихв. Аялгаа тэнд энэ байна. Ундаа хийж авчих. За. За тэгээ бид дөрөв өнөөдөр SpongeBob үзэх гэж байна. Шинэ анги. Тусгай мэдээ. Өдөртэй. Хэлэлтэй байгаа. Хэлэлтэй хийх юм. Юу игээ яваад байгаа? Яриа бочнолаа. Энэ хоёр тэнд очиод юм божигнуулаад зогцуулаад байна. Ямар кино үзэх гэлээ? SpongeBob. Хамгийн ойлгомжтой кино. Энэхүү кино театр маань Чикагогийн даунтаунд байрладаг. Тэгээд нийт 4 давхар ийм том маш цэвэрхэн тухтай ийм кино театр байсан. За бид киногоо үзэх гэж байна. Америкийн кино театр ийм байдаг юм байна. Энэ 5 бид энэ 4 шүү орно. За ингээд ийм байд юм байна. Тэгээд манай шиг нөгөө нэг тасалбараа танхим болгон дээр нь шалгаж орох тийм юм байхгүй. Доороо нэг л шалгаад тэгээд ордог юм байна. За ингээд усундаа чихэр боо бэлтгэж одоо орох гэж байна. Ой мó. За. Би энд байна. Аялгаа энд байна. Сондөр харагдана. Тийм шүү дээ. Кино үзлээ. It's how our favorite stories come За киногоо үзэж. creating worlds designed by Сууч бүр амар гоё тухтай. Хашиг шоу нэг их юм байна. detail so flawless, so pure, a line between imagination. За бид Чикагогийн кино театрт гоё киногоо үзээ гараад ирлээ. Бид SpongeBob үзсэн. Энэ гурав бол гурлаа унтсан байдаг. Тэгээ хамгийн идэвхтэй нь би SpongeBob амьдралдаа анх удаа үзэж байгаа юм нэ. Би бол үнэхээр идэвхтэй үзэж дуусгалаа. Энэ хүн бол хурхираад унтчихсэн. Энэ хүн хурхираад унтчихсэн. Энэ хүн бол ёстой бараг л цаасарсан. За, Чикагод гоё цас орж байна. Өнөөдөр чинь 2025 оны 12 сарын 30-ны өдөр байна. Тэр гоё цаснд цаа явж байна. Тэмүүл өнөөдөр завгүй байж байгаа сая ирсэн. Хаашаа явлаа? Индиана мужийн тийш. Индиана мужийнхаа. Америкийн хамгийн том Америкийн төмөр цомуудын хамгийн том огтлцдаг зэгтэй. Ямар сэргээд тэгээд одоо цаад орон Чикаго хэлсэн байна. Цас орж байна. Гоё байна. Гадаа өнөөдөр амар гоё юм. Цас ороо тэгээд Атусаар. бүгд ирнэ дулаахан юм шиг гоё юм. Тэгээд бид тэр одоо хүүгиндээ очих гоё явж байна. Очиж гоё хоол идчихэд
Тэгээд ирээ цайхан амранда маргааш он гарна. За нэг юм байна. За манай монголчууд